Дэлхийн санхүүгийн түүх. За та бидэнд дэлхийн хамгийн анхны давхар даатгалын компани Colin-Ray компани хувьцааны сертификат харагдаж байна. Давхар даатгалын үүсэл. Дэлхийн анхны давхар даатгалын компани. Бид өмнө нь 1666 оны Лондон хотын их галын дараа хэрхэн дэлхийн анхны галын компани байгуулагдсан тухай үзсэн. За тэгвэл 1842 оны 5 дугаар сарын 5-ны өдөр эхэлж 3 өдрийн турш үргэлжилсэн галд Германы Хамбург хотын 1700 орон сууц өртөж нийтдээ 20 орчим мянган хүн орон гэрэг болжээ. Энэ үйл явдлын явцад маш олон галын даатгалын компаниуд санхүүгийн хүндрэлд орсон байдаг. Зөвхөн Германы төдийгүй Английн галын даатгалын компаниуд Хамбург хотын байшингуудыг даатгасан байсан. Гэтэл өргөн хүрээг хамарсан галын явцад нийтдээ 100 сая маркийн хохирол учирч хэд хэдэн галын даатгалын компани бол дампуурхад хүрчээ. Ингээд Хамбург хотын захиргаанаас дан даатгалын систем бол эрсдлийг давж чадахгүй байна гэдгийг ойлгож давхар даатгалын системийг бий болгох анхны санаачлаг гарсан. Галын даатгалын компаниуд ноцтой санхүүгийн хүндрэлд орсныг Хамбург хотын оролцоотой Хамбург Фиркасл гихтэл нийт 38 сая маркийн нөхөн төлбөр төлөх хэрэгтэй болсон жишээнээс бэлхний харж болно. Энэ компани 32 сая маркийн бонд гаргаж мөнгө босгох хэрэгтэй болсон бөгөөд 46 жилийн турш төлж барагдуулжээ. За ингээд 1843 онд Герман улсад Кёлн хотод Colin-Ray нэртэй дэлхийн анхны давхар даатгалын компани байгуулагдсан. Ингээд харилцагчид даатгалын компанид даатгалаа эрсдлээ даатгуулад даатгалын компаниуд нь цаашаа давхар даатгалын компанид эрсдлээ даатгуулдаг ийм гурвалсан эрсдлийн систем Герман улсад бий болсноор бусад улс орнууд авч хэрэгжүүлж дэлхийд даяараа давхар даатгалын хөгжил дараагийн шатанд гарч эхэлсэн гэж болно. Colin-Ray компани ердөө 3 жилийн дотор Европын томоохон даатгалын компаниудаас гал, далайн, амьдралын цаг уурын эрсдлийг авч эхэлсэн байна. Давхар даатгалын компанид зөвхөн даатгалын компаниуд л хамрагддаг. Өөрөөр хэлбэл давхар даатгалын компани нь даатгуулагчтай огт харилцахгүйгээр зөвхөн даатгалын компанийг л даатгана гэсэн үг. За Монгол улсын хувьд маш олон даатгалын компани үйл ажиллагаагаа явуулж байгаа. Иргэдийн машин, эд хөрөнгө, амь нас, галын, үерийн, газар хөдлөлтийн гэдэг эрсдлийг нь бол авч даатгаж байна. Эдгээр Монголын даатгалын компаниуд өнөөдөр Герман улсад, Швейцар улсад, Америк улсад байрлах дэлхийн нэр хүндтэй давхар даатгалын компаниудад эрсдээ шилжүүлдэг ийм механизмд шилжиж орсон байна. 1976 онд тухайн үеийн Монгол улсын сангийн яам зуднаас болж мал хоригдох эрсдлийг дэлхийн давхар даатгалын компаниудад шилжүүлж байлаа. Харин өнөөгийн Монголын даатгалын компаниуд иргэдийн амь нас, эрүүл мэнд, гэнэтийн ослын эрсдэл, галын, үерийн, газар хөдлөлтийн эрсдлийг даатхан энэ эрсдлээ олон улсын нэр хүндтэй давхар даатгалын компаниудад байршуулан ажиллаж байна. Давхар даатгалын систем үүсч хөгжснөөр даатгалын системийн эрсдэл даах чадвар дараагийн шатанд гарч хөгждөг. Тэгэхээр өнөөдөр Монгол улсын даатгалын компаниуд олон улсын давхар даатгалын компаниудад өөрсдийнхөө эрсдлийг шилжүүлснээр Монгол улсын эрсдлийг олон улсын илүү хөрөнгө мөнгөний болцоотой, илүү туршлагатай компаниуд руу шилжүүлэх юм боломж бүрдэж байгаамаа. Дэлхийн санхүүгийн түүх.